бэрхшээлтэй юм сайн өдөр байгаа. За энэ өдөр бид нар Улаанбаатар хотынхаа томоохон нэг мега төслүүдийн одоо нэг чухал төсөл болох 1-р тойрог автозам төслийн олон улсад нээлттэй EPC дээр нэмэх нь F буюу зураг төсөл худалдаа авалт барилга угсралт нэмэх нь санхүүжилтийг одоо гүйцэтгэгч компани өөрөө санал болгох ийм нөхцөлтэйгээр бол нээлттэй тендерийг бол зарлахаар ажлын хэсэг бол шийдвэрлээд байна. За тойрог 1-р автозам маань Улаанбаатар хотын төвжирлийг одоо бууруулах хамгийн ач холбогдолтой ойролцоогоор бол тэзүүгээр 24.8 км урт Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг дамжин өнгөрж байгаа. Үндсэн зам нь 6 игнэ, туслах зам нь 2-4 игнэ бүхий ийм одоо олон улсын ангиллаараа экспрессвей, моторвей гэдэг ийм зогсолтгүй хурдан явах зорилттой ийм зам. Дэлхийн жишгүүдэд бол одоо манай Москва, Бээжин хот гээд манай хоёр хөршүүд болон дэлхийн том хотууд бол тойрог ийм замыг бүсчиж хоттой хийж бол хотын бүсчсэн хөгжил дэд үтс хөгжиж явдаг. Тэгээд Улаанбаатар хотод бол төвжирлийг бууруулах, Улаанбаатар хотын одоо бүсчсэн хөгжил газрын үнд цэн нэмэгдүүлэх тойрог 1-р зам төслийн тендерийг Монгол улсад анх удаа EPC дээр нэмэх нь F буюу санхүүжүүлэх нөхцлөөр ингээд зарлахад бэлэн болоод байна. Нийслэлийн одоо их засаг дарганы тамирын газраас энэ төслийг санхүүжүүлж төслийн бичиг баримтыг бүрэн магдлаж, батлуулж сая наадмын өмнө их хурлаар засгийн газрын баталгаа бол авсан. Тэгээ нийт төсөв төртөг доллараар бол 918 сая. Монгол мөнгөөр 3.2 их найдын төсөв төртөгтэй нээлттэй тендерийг бол нэг багцаар Монгол улсын хэмжээнд олон улсын хэмжээнд анх удаа зарлахад бол бэлэн болоод байна. Тэгээд энэ талаар бол манай нийслэлийн замын хөгжлийн газрын дарга одоо дарга замын ач холбогдол төлөвлөлтийн талаар төсөл тэзүү хэрхэн батлагдаж одоо ямар нийгэмдэр үр үзүүлэлт авчрахыг бол манай нэгдсэн төслийн удирдлагын автозамын төслийн одоо захирал Эрбол даргаас тодорхой мэдээлүүд хийх баха. За одоо дарга шиг суучих тийм. За сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За 1-р тойрог зам маань туулын урдны зам маань одоо яг гүйцэтгэн шалгарсан барилгын угсралтын ажил маань эхлээ явж байна. Тэгэхээр туулын урдны замтаа бол баруунаас зүүн тишээ бол хөндлөн гарсан байгаа. За 1-р тойрог зам маань гэх юм бол одоо хойд чиглэлээр хөвж байгаа 6 дүүрэгтэйгээ холбогдоод одоо дид төвүүд гэж яригдж байгаа Баян хошуу дид төв, Сэлб дид төв, Толгойт, Амгалан гэх мэтчлээ одоо ингээд дид төвүүтэйгээ холбогдоод яг гол үндсэн холболтуудыг хийх тойрог зам одоо олон улс дээр гэдэг Ring Road гэж яригддаг байгаа зам байна. За тэгээ 24.7 км байгаа. За Улаанбаатарыг хөгжүүлэх ерөнхийдөө 20-40, алсын хараа 20-50. За тэгээд нийслэлийн засаг даргын хөгжлийн хөтөлбөртөөр бол мөр хөтөлбөртөөр бол ороо явж байгаа. Эндгээр тойрог зам маань бол төгжрлийг бууруулахад бол маш одоо нэг шаардлагатай бол хамгийн чухал төслүүд юм бол нэг байгаа. За туулын урдны зам маань бол баруунаас зүүн тийшээ одоо транзит тээвэр илүү голлсон байдлаар бол туулын урдны зам маань илүү зориулттай байгаа. Туулын урдны замтай холбогдоод 6 дүүргүүдээр холбогдоод ирэх юм бол яг хойд хэсгээрээ дид төвүүдийг холбоод ирэх юм бол яг төгжрөл дээр бол хамгийн их бүрэн нөлөө үзүүлэх төсөл маань бол өөрөө 1-р тойрог зам байгаа. Тэгээд туулын урдны замтай холбогдоод ирэхлээр яг үндсэн тойрог зам буюу Ring Road гэдэг яг бүрэн утгаараа ашиглагдах учраас одоо тус замын маань нийт урт маань бол 24.7 км, 2 км түнэлэн байгууламжтай байгаа. За газар чөлөөлтийн ажил бол Сэлб хот дид төв гэж яригдж байгаа. Энээс бол их хэмжээний газар чөлөөлт орж байгаа. Одоо яг хотыг бол 3000 гаруй газар чөлөөлтөд орж байгаа учраас бол хамгийн их газар чөлөөлтөд төслүүдийн нэг маань байгаа. За маш их зардал бол газар чөлөөлтнөр бол орхоос өөр аргагүй орж байгаа. За мөн дид төвүүдээр хөгжүүлэхийн тулд холболтуудыг хийж байгаа учраас төгжрөлдөр бол ойролцоогоор нэг 35 гаруй хувиар бол нөлөөлөхөр бол техник эдийн засгийн үндэслэл дээр бол ерөөдөө гарсан байгаа. Тэгэхээр туулын урдны зам тойрог 1-р тойрог зам маань бүрэн хэрэгжснээр бол Улаанбаатар хотын төгжрлийг бол нэг 50% бол бууруулах байдлаар бол тооцоо гарсан байгаа. За энэ ч үүднээсээ бол
алдагдсан боломжийн өртгийг бол хэмнэх тийм эндээс төсөл маань бол хэрэгжиж дуусснаар энэ дээр явж байгаа нийт автомашины хэрэглээ маань болохоор яг хурдны замаар илүү гол сонголтуудыг хийгээ явах учраас хотын төвөөрх замуудын төвжирэл бол 50% бол бууруулахаар бол тооцоологдсон байгаа. За төвжирлээс үүсэж байгаа алдагдсан боломжийн өртөг за нийгмийн эдийн засгийн судалгаан дээр бол нийт гарсан судалгааг бол манай төслийн захирал одоо Ербол захирал маань бол танилцуулаа явах хаа гэж бодож байна. За. За та бүхний өнөөдрийн мэнд хүргэе. За уг төсөл маань 1 сарын 11 анх техник эдийн засгийн үндэстний гэрээ хийгдэж 7 сарын дотор бид бүхэн гүйцэтгэгч компанитай төрийн бусад холбогдох байгууллагуудтай хамтраад техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад дуусгаж холбогдох шийдвэрүүдийн гаргасан. За 7 сарын 9-нд Монгол Улсын их хурлаас тогтоол гарч уг тойрог замыг бүрэн санхүүжүүлэх засгийн газарт одоо эрх олгож одоо төслийг цаашаа хэрэгжүүлэх одоо эрхсийн орчин бол бүрдсэн. За өнөөс хойш бид нар бол 2-3 сарын дотор APC нөхцөлтэй нэмэх нэвт нөхцөлтэйгээр гэрээний бичиг баримтуудыг боловсруулах ажлуудаа хийгээд өнөөдөр дуусгаж одоо өндөгөөний хороо хуралдаж тендерийг аль биесээр одоо олон улсын түвшинд нээлттэй тендер шалгуулалтаар ингэ зарлаж байгаамаа. Та бүхэн бол мэдж байгаа энэ төслийн тараасын талаар бол үе шаттай бид нар мэдээлэл өгсөн. За уг мэдээллийг бол бид нар бол анимашн буюу одоо дүрс бичлэгээр бол бэлдээд хэвлэл мэдээллийнхэнд одоо энэ хэвлэлийн хурлын дараа бол тарааж өгнө. Төслийн талаар бол товч мэдээлэл, за төслийн үр ашиг, нийгмийн эдийн засаг, за хүрээлэн буй орчинд гэх мэтлэнгийн олон талын бид нар бол төслийн талаар бол товч мэдээллүүдийг бол бэлдсэн байгаа. Энийг бол одоо та бүхэн манай дамжаад одоо нийгэмд одоо түгээж өгнө гэд та бүхнээс хүсье. За манай урлагчдаар замын хөгжлийн дарга хоёр маань төсөндөө төслийн талаар бол гол танилцуулсан. За төсөл маань 24.8 км орчимтай. Тэгээд гүрэн байгууламж нь 9 км байгаа. За Монголд бол анх удаа 2 км-ийн одоо түнэл маань хийгдэггүй. Энийг бол одоо онцсон зөв бах одоо 70 давхрын хойтлоо уулаар одоо бид нар 2 км орчим түнэл хийх юм төсөлтөөр туссан. За 13.6 км 2 түвшний зам буюу гүрэн байгууламжтай. Бусад нь бол 1 түвшний замтай. За уг төслийн одоо бид нар бол нөгөө гэрлэн дохоогүй ямар одоо баруунаас түүн тишээ 28 км ямар нэг гэрлэн дохоогүй шууд явахаар ингээд төлөвлөсөн. За хурд маань ерөөс 80-аас 100 км цагийн хурдтай. За тэгээд нийтийн тээвэр, дугуйн зам, авто зам, явган хүний зам, ногоон байгууламж гэж цогсоор нь ингээд төлөвлөд төсөл маань ингээд амжилттай дуусгаад нээлттэй тендер зарлаж байгаамаа. За тендер уг төсөлтэй холбоотой бол та бүхэнтэй бол товч мэдээллийг бид өгөх учраас ер нь бол нийгмийн эдийн засагтай холбоотой төсөл маань одоо хэрэгжснээр хэдэн жилийн хугацаанд хэрэгжих боломжтой гэдэг бид нар бол хэлбэрээр бол нарийн тусгаад гаргасан. Төсөл маань тендер зарлаад бид бүхэн амжилттай газар шөлөөл бусад ажлуудыг гүйцэтгэх юм бол 36 сарын хугацаанд дуусгахаар ингээд тендерийн бичиг баримттай ингээд тусгасан. За 36 сарын дотор одоо тендер маань уг төсөл маань одоо бүрэн дуусгал тэгээд бид бүхний хүсэн хүлээсэн тулын хурдны замтай холбогдож энэ Улаанбаатарын төвчрлийг бол 50 хүртэлх хувьтай бол буулахаар ингээд төсөл маань одоо техник эдийн засаг дээр бол ингээд тусгасан байгаа. Энийний дараа бид нар бол тойрог зам 2 гэсэн төслийг бол хэрэгжүүлнэ. Энийг бол техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулалтад 70% хийгээд дууссан. Энэ жилд дуусгаад дараа жил бол бид нар бас яг ийм маягаар ингээд хийж явахаар ингээд төлөвлөд ажиллаж байгаа гэдгийг хэлье. За энэ төсөл хэрэгжиж ихснээр бол 14,000 орчим төр болон бүр ажлын байртай болно. За энийг бол одоо 80% нь мэдээж одоо дотоодын ажил хүч авна.
За нийгмийн эдийн засаг дээр бол одоо нийгмийн даатгал дээр бол өрөөгүүлж нь бас өндөр. Тэгээд энэ ажлын байр бий болгосноор одоо 36.37 тэрбум орчим бол нийгмийн даатгалын одоо шимтгэл нэмэгдсэн өртөгийн татварт 200 тэрбум, нурам норматив 7.5 гэдэг зөвхөн энэ төсөл маань хэрэгжснээр зам барилга барихаас илүү нийгмийн дэд бүтцийн за хариуцлагын дээр бол олон талын аш холбогдолтой гэдэг үзэж болно. За түрүүн орлогч дарга маань хэлсэн 918 сая доллар бол мэдээж гаднаас бол энэ бол хөрөнгө оруулалт болж орно. Хөрөнгө оруулалт орсноор бидний дотоодын нийт төгрөгийн өсөлт бусад одоо өсөлтүүд нь бол дээшлэнэ гэдээ бид нар бол төсөл төр аш холбогдлын үзсэн байгаа. Тэгээд бусад юмнууд бол хариулахт бэлэн байна. За би хараад. За юун дээр за манай дарга нар бас тайлбарч хэлээ ач холбогдлын. За 2025 онд бол Монгол Улсын засгийн газраас л Улаанбаатар хотын дэд үтс бүтээн байгуулалтыг дэмжих жил болсон. Улаанбаатар хотоос бол 24 мегаваттын зорилт тавиад бол хэрэгжүүлж эхэлсэн. Үүний одоо хамгийн одоо өндөр үр өгөөчтэй буюу Улаанбаатар хотын хоёр том бид өчиг нийтлэг дайсантай, нэг нь агаарын бохирдол түгжрэл. За энэ түгжрлийг бол туулын хурдын замтаа нийснээр ирээдүйд 50% одоо түгжрлийг бууруулах юм өндөр ач холбогдолтой төслийг Монгол улсын хэмжээнд анх удаа төсвийн мөнгөөр биш шүү. Гүйцэтгэгч нь засгийн газрын баталгаан дээр суурлаад гүйцэтгэгч нь өөрөө санхүүжилтөд оруулж ирдэг олон улсын англи дээр EPC дээр нэмэх нь F буюу финансинг байдлаар хэрэгжүүлэх ийм тендерийг Монгол улсад анх удаа зарлаж байгаа. Монгол улс шиг хөгжиж буй орнууд төсвийн хөрөнгө оруулалтаар том бүтээн байгуулалтаа хийх хүндрэлтэй байдаг учраас төр үеийн түншлэл олон улсын жишгээр PPP мөн EPC дээр нэмэх нь F буюу гүйцэтгэгч нь өөрсдөө санхүүжилтөд орж ирдэг нөхцөлөөр дэлхий дээр зарлаад бусад хөгждөг бүтээн байгуулалтад ийм жишээ. Засгийн газрын баталгаа бол хамгийн найдвартай баталгаа гэдэг. Үүн дээр олон улсын том Exim банк, Multilateral банк буюу олон түвшний банкуд бол маш нэм хөнгөлөлтөй байдлаар зээл, хугацааны зээл болгодог. Тэгэхээр гүйцэтгэгч байгууллага маань өөрөө санхүүгийн байгууллагатайгаа цуг орж ирж төслийг санхүүжүүлж одоо хэрэгжүүлэх ийм загвартай. Бид нар бол түрүү хэлжсэн одоо үндсэн барьж байгаа нислэлээр бол олон улсын зөвлөх хэлбэрүүдийн холбооноос гаргадаг EPC буюу зураг төсөл худалдаа авах барилга өсөлтийг гүйцэтгэдэг олон улсын жишийн дагуу баримтчүүдийг боловсруулж бол тендер бичвэрүүдийг бол бэлдэж зарлахад бэлэн байдаг болоод байна гэж бас хэлээд нийт 24.4 км үндсэн энэ 6 юм яа бутны зам зогсолтгүй бэлэн төхөө авахгүй уул зур авахгүй Улаанбаатарын хэмжээнд 7 цацтай ийм одоо ийм бутны замын төслийг олон улсын хэмжээнд